Hey юу яцхан Mission Impossible Fallout буюу Mission Impossible franchise-ийн 6 дахь киноны талаар сэтгэлдээ хуваалцъя гэж бодлоо. За Mission Impossible Fallout нь франчайзгаа 6 дахь кино. Christopher McQuarrie найруулагчийн энэ франчайз дахь найруулж байгаа 2 дахь кино. Энэ өөрөө бас нэг төрлийн одоо рекорд анхны зүйл байгаа. Яагаад вэ гэхээр өмнөх 5 кино нь тавуулаа өөр найруулагч найруулж ирсэн болвол Christopher McQuarrie анхудаага одоо энэ франчайзын түүхэнд анхудаага 2 кино найруулсан юм нэгээс олон кино найруулсан найруулж болж байна. За энэ киноны ерөнхийдөө сэтгэлээ хуваалцъя. Таалагдсан детальтай ярих гэж бодож байна. Яг үйл явдлын хувьд бол яг тэгж спойлер хийж ярих юм бол байхгүй. Тэгэхээр бас тэрэнд бол санаа зовлтгүй гэж бодож байна. Миний хувьд болон маш олон кино шүмжлэгчдийн хувьд бол дөнгөж нээлттэйг удаагаа байгаа ч гэсэн бүх цагийн хамгийн агуу акшн кинонуудын нэг гэж бол ихтгэл төгс хэлж болохоор байна. За юуны түрүүнд IMAX үзлээ. Детальтай орыг гэвэл энэ кинонд зураг авалт, editing, за тэгээд дуу, sound editing болон киноны score, тэгээд cast жүжигчдийн дүрдээ орж байгаа. Дүрдээ орохоос гадна яг энэ кинонд бүхнээ зориулж байгаа нь бол үнэхээр мэдэгжсэн найруулагч энэ кинонд ямар их үр хөрөлтөд оролцсон бэ? Ямар чадварлаг найруулагч вэ гэдэг нь харагдсан. Зураглаач болон эдиторууд. За тэгээд гол нь practical effect-үүд гэх мэт. Үйл явдал зохиол үнэхээр жигд маш сайн кино байсан. Жишээ нь за ярьж эхлэв л та тийм. Жишээ нь cast. За Том Круз бол мэдээж дүр болгондоо бүхнээ зориулдаг. Ялангуяа Mission Impossible franchise-д бол энэ кинон дээр мэдээж эргэж ирж байгаа Rebecca Ferguson, Sean Harris, Simon Pegg, Ving Rhames, Alec Baldwin бүгдээрээ гоё байсан. Шинээр орж ирж байгаа Vanessa Kirby бол бас айгүй гоё байлээ. Vanessa Kirby-гийн White Widow гэж дүр байгаа. Тэр дүр бол Mission Impossible 1 дээр гардаг Max гэж дүрээдэг. Бас зэвсгийн 8 чин дүрээдэг. Тэр дүрийн охин байгаа. Жохон бас сонирхолтой холбоо байгаа. Тэгээд мэдээж хамгийн том шинээр орж ирж байгаа дүр жүжигчин болвол дүр нь August Walker, жүжигчин нь бол Henry Cavill байгаа. Henry Cavill-ын кинонд үнэхээр сүрлэг, сүртэй, сүрдмээр харагдчихлээ. Дүрдээ үнэхээр гоё харагдчихсан. Би Angela Bassett-тай нэг ярддаг хэсэг байдаг. Тэр хэсэг дээр би бүр Henry Cavill нүднээс ингээд ерөөсө анхаарлаа салгаж чадахгүй бүр ингээд хэдэн секундын хэсэг бол үзээд өнгөрсөн жишээ нь. Тийм байна. Хамгийн гол нь мэдээж акшн. Акшн set piece-үүд нь акшн хэсгүүд үнэхээр мундаг байсан. Ямар талаасаа мундаг вэ гэхээр төлөвлөлт дээр зураг авал Том Крузийн өөрөө бүх одоо стант орлон тоглогчгүйгээр өөрөө бүгдийг нь хийж байгаа. Ихэнх одоо акшн хэсгүүд хөөцөлтөнд тулаан бүгд ихэнх нь practical буюу одоо компьютер эффект хэрэглээгүй. Яг боддоор тулаан болж байгаа, боддоор хөөцөлтөнд болж байгаа, боддоор дэлбэрж байгаа, боддоор хөөцөж байгаа, тэр вертолет нисэж байгаа. Тэр бол үнэхээр мундаг байсан. Одоо жишээ нь акшн хэсгүүдээс нэрэл л 0 тулалдаг хэсэг байна тийм. 0-оор тулалдаг хэсгийг бол амьдрал дээр 4 өдрийн зураг авалт байсан гэж Henry Cavill, Tom Cruise ярьсан гэсэн байсан. Тэгэхэд уулын 4 одоо өдөрт зураг авалтыг аваад дуусгах хэрэгтэй байсан төлөвлөгөөр бол яваагүй. Тэр маш хүнд зураг авалт байсан. Тэр хоёр бол маш их дунд нь бэртэж гэмтжсэн, маш хүнд байсан. Яг хүссэн хэмжээндээ авч чадахгүй байсан. Явсаар байгаад бүхэлдэн 4-7 хоног буюу бүтэн сар тэр зураг авалтыг бол авсан гэж байгаа. Тэгээд жишээ нь тэр дээвэр дээр гүйж байгаа нөгөө байшин л өсрдөг бол одоо ток шоунуудаар хүртэл яваад байсан. Хин Том Круз өөрөө жихнээсээ өсрээд өөрөө бол тэрэн дээр дутуу өсрөж одоо шагаагаа хүртэл хугалж байсан тохиолдол байгаа. Тэр сүүлд 2 хүртлэх төөсөлдөг хэсэг. Тэр миний хамгийн таалагдсан хэсгүүд нэг. Тэр хэсэг дээр 2 хүртлэх төөсөлж байгаа хэсгийг амьдрал дээр зураг авалтын нөхөд 2 хүртлэх тэр явж байгаа. Тэрнээс гадна 2 зураг авалтын вертолет. Дээрээс нь одоо дөрвөлжлөмжийн вертолетод дагаж буюу 5 вертолет энэ жаа ингэж тэгж зураг авалтыг авсан гэж байгаа. Том Круз одоо жишээ нь тэр парашютаар нисдэг үсэрдэх хэсгийг бол Том Круз жинхнээсээ өөрөө тэрэн дээр бол үсэр зураг авалтыг авсан гэх мэт тэр зураг авалт тал дээр бол дуу дууралт тэр edit монтаж тэр бол үнэхээр ярих юм байхгүй бас спойлдморгүй л да. Гэхдээ мэдээж кино иймэрхүү том хэмжээний кино үзэж хахад нэг одоо бодлого шүү дээ ингэчих бах. За мэдээж тийхгүй дээ гэсэн бод байгаа ч гэсэн одоо хийцэн тэр тухайн үеийн хийцэн үнэхээр мундаг учраас мэдрэмж нь бол үнэхээр тасгай байсан. Одоо тэр дээвэр дээр бас яг тэр үсэрдэгтэй нэг хэсэг дээр Том Крузийн нэг гүдэг хэсэг тасгай тэрний зураг авалт sound effect үнэхээр тасгай. Тэр бол Infinity War дээр Captain America Wakandад нөгөө тулдаг хэсэг дээр төрүүлж ингэж гүүж гарч ирдэг бол санагдсан бүр огшдол авч илээ. Тэр тал дээр бол ярих юмгүй болсон байлаа. Бас нэг бас сонирхолтой юмнуудын
нэг бол маск байдаг те. Дүр тойрдог маскууд байдаг. Тэрийг бол банк хэрэгэлдэг банк гэдэг кино болгон дээр дор хажныг удаа хэрэгэлдэг. Тэрийг маш ухаантайгаар маш ухаалгаар ерөнхийд нь хэрэгэлж гоё одоо үйл явдалтай киноныхоо зохиолт ашигтайгаар айгу гоёор хэрэгэлдэг бол энэ дээр бас яг тэгсэн байгаа. Нэг нь бол маш том сюрприз болгож киноныхоо үйл явдал дээр маш чухал хэсэг дээр тэрийг бол оруулж ирж хэрэгэлсэн байгаа. Тэр бол маш гой санагдсан. Тэгээ энэ кино маань бол ерөнхий уур амьсгалын хувьд бол маш хурдан темптэй 2 цаг 20 минутын кино гэхэд бол ерөөсөө ингээл нэг снапын дотор маш хурдан дууссан. Үнэхээр хурдан темптэй хөгжилтэй хамгийн гол нь тэгээ сэтгэл хөдлөм ийм бол байсан. Тэгээд бүх цаг үеийн үнэхээр жихнээсээ бүх цаг үеийн хамгийн агуу акшн кинонуудын нэг гэж бол маш олон шинэ шүүмжлэгч сайтууд сэтгүүлүүд бол яриад эхэлчлээ. Дэлхийд одоо өнөөдөр л нээлттэй хийж штэ. Өнөөдөр буюу одоо 727-нд ингээ нээлттэй хийж штэ. Тэгсэн мөртлөө ингээд ярьдад тэгсэн маань жишээ нь Metacritic дээр 86% тавьж байна. Rotten Tomatoes дээр 98% тавьж байна. Тэгээ бид нар бол бүх цаг үеийн хамгийн агуу акшн кинонуудын нэгийг бол IMAX-аар ийм гоё боломж олдож байна гэж бодож байна. Сонсогчд маань Mission Impossible Fallout киног үзсэн бол сэтгэлээ хуваалцаарай. Ер нь Mission Impossible franchise дуртай юу? Тэгээд яг хамгийн дуртай анги нь хэддүгээр анги нэ хамгийн сайн ангиг нь хэд гэж бодож байна. Дараагийн Tom Cruise энэ байдлаараа цаашаага хідэн одоо Mission Impossible кино хийж чадах бол ирмэлцэл бол дуусахгүй байгаах. Мань хүн зүгээр би хаан чадах уу гэдэг дээр л яригдах гэж би бол бодоод байна. Тэгээд тэр болгон дээр сэтгэлээ хуваалцаарай. Тэгээд дараагийн подкаст кино ревю контентуудаар болцгоо баяр та.